хамгийн аимшигтай pop хууль бол хамгийн аимшигтай амьдралд одоо түүг болж байгаа pop хууль бол эрхэм гишүүний халдашгүй байдал гэдэг солиорлын хууль байгаа. Тэр бурхан уу? Тэр хэнийг ч өнөөдөр зодод нүдэж болохгүй. Гишүүнч байна уу? Гим хийсэн ч байна уу? Хийгээгүй ч байна уу? Хэнд ч хүчирхийллийн аргаар хүрж болохгүй. Их хурлын эрхэм гишүүнд хүрж болохгүй гэдэг халдашгүй хуультай эргэн баасан хөө, эргэн бата, эргэн дулмааг зодож болно гэдэг харгас хуультай байж болохгүй. Түүн шиг хахуул албан тушаал тэр ихтгэл хүн амны хэрэг хийцэн байсан ч гэсэн халдаж болохгүй гэдэг хуулийг өнөөдөр эрхэм их хурлын гишүүд улсын хурлын тухай хуулийн 41-ийн 7-оор оруулаад баталсан байна. Одоо та нарт асуу, шударгаас шаардаад байгаа нь үнэн юм уу? Авилгалтай та нарт тэмцэх нь үнэн юм уу? Албан тушаалтнуудаа та нар 10-20 жил насаар нь ял өгье гэж өнөөдөр сонгуульд яриад, сурчилгаа хийгээд авилга албан тушаалыг бууруулах гэж яриад байгаа нь үнэн юм уу? Үнэн юм бол энэ хамгийн түрүүнд их хурлын эрхэм гишүүдийн эрх мэдлийг өргөжүүлэн гэмт хэргийг нь халахлан хулгайч нарын үүр болгосон энэ хуулийн заалтыг хүчингү болгооч гэж шаардах ёстой. Ингэж байж энэ улс цаашаа явнаа. Хууль алдаатай батлагдлаа гэж ойлгож болно. Гэтэ хууль попорж баталж болохгүй. Хийргэж баталж болохгүй. Сая одоо ерөнхий сайд Зандан Шатар дарга маань биднээс нэг зүйл асуулж байна. Биднээс нэг зүйл асууж. Та хувьцаа эзэмшигч шүү дээ. Тань 67 мянган төгрөгч гэнэ өгөө. Манай компани жоохон ашиг олчихжээ. Тань 67 мянган төгрөг өгөө гэж. Маш олон хүмүүс лайв хийж байна. Хүүе би 67 мянгаас татгалзъя. Би эх оронч гэдгээ нотлъя, батлъя. Ийм учраас энэ 67 мянга танд хандивлъя. Төр та энийг минь аваад түргэн бушуухан шиг, түргэн бөгөөд бушуухан шиг захилгаан станцаа бариач. Бүтээн байгуулалтаа хийгээч гэдэг. Нэг талаасаа зөв. Гэхдээ нөгөө талаасаа буруу. Та нэг удаа ашгаасаа татгалцсан. Мөнгнөөсөө боллие гэж та өөрөө хүсээгүйч мөрөөдөл яриад уучлаарай. Би танд өгөхжсэн мөнгөө энэ удаа өгөхгүй. Энэ мөнгийг чинь би харин ийм зүйл зарлаа гэд мухар төмөр зам барьсан. Мухар төмөр зам барьсны төлөөсөнд юу үссэн? Тэрийг мухар биш болгохын тулд, холбохын тулд бид нар 10 тэрбум долларыг төлөх гэж байгаа. Бид нар 5 толгойн амнаас 57 доллараар 130 доллараар зардаг нүрсээ 57 доллараар бэлгэлж байгаа харьбинд очиод. Улсын их хурл хууль батлахдаа энэ хуулийг эрүүгийн элементүүдээр шахуулж агаад эрх мэдэлтнээс айж агаад харьбинд очиод хахуул авч агаад энэ хуулийг баталсан. Аимшигтай биш үү? Аюултай биш үү? Би 67 мянган төгрөгөө аваа гэд хэлж болно. Гэхдээ өмнө надад хэдий өгч ийслөө энэ өгсөн зүйлээр өмнө юу хийсэн бэ гэдэг тайлан бид нар авмаар байна. Тэр тайлангаа аваад яагаад тагнуултайгаа, цагдаатайгаа, авилгалтайгаа, шүүхтэйгээ, их хурлын эрхэм гишүүдтэйгээ, цэрэгтэйгээ, айрамтайгаа хуйлдж яагаад 5 толгойн төмөр замыг мухар болгоцсон юм бэ? Ганц мод гашуун сухатын мухар төмөр замыг яагаад бариад? Яагаад энийг холбох нэрээр? Яагаад энийг хойд хөршийн гар хүл мэтээр ярьж яагаад өөрсдөө энийг
хятадуудад очиод 10 тэрбум долларын гэрээнд хийцсэн юм бэ. Харбинтны гэрээг хийхэд хятадууд маань урд хөршийнхэн маань хүй та нар үнэхээр зүүдэлж гэнэ үү, бодож гэнэ үү, арай үгүй байлгүй дээ. Би 5% энийг чинь багасгаад өгье. 5% бууруулад өг. Би та нар ашиг авч болно. Би ашиггүй байж болно. $5 багасгаад өгье гэсэн чинь харин бид нар 50% багасгаад $50 багасгаад өгсөн байна. Энийг яагаад шалгахгүй байгаа? Попуудын галзуурал, попуудын тэнэглэл, попуудын бидний цаг хугацааг нөхөж байгаа жорлон хагарсан эсвэл виски хулгайлагдсан хөөх юм уу талигч осорж яамаа харж баясдаг бол одоо сэтгцийн хагас өвчтөй авгааг харж гайхширж байхаа оронд харбины гэрээг яагаад өнөөдөр хамтдаа хэлэлцэж 10 тэрбум доллар яагаад төлөхөөр болов? Яагаад би 67 мянган төгрөг л авч байгаа юм бэ? Өмнө миний мөнгөөр юу хийсэн бэ гэдгийг яагаад ярихгүй байгаа юм бэ? Энэ бол өөрөө асуудал юм. Энэ бол поп хуулиудын баталсны нэг гор юм. Яагаад гэвэл олон улсын гэрээг улсын их хурлаас хууль гаран албажуулдаг улсын их хурлаас. Хууль гарган албажуулахдаа түрүүний хэлдгээр харбины гэрээг батлая гэд тэр үед хинэн ч энэ хуулийг уншаагүй. Хинэн ч энэ хуулийг хараагүй. Зүгээр л хэрэг эрхлэхийн дарга маань эсвэл одоо юу гэдгийг намын дарга маань ийм хуулийг яаралтай батлах гэсэн штэ гэд хүнжил дотроо ханцуун дотроо харбин дээр очиод хахуулаар гэрээ ийдсэн байх магадaltaй байна. Яриад исэн хүмүүс нь бүгд алга болсон. Янз бүрийн дарга аваад чимээг болсон. Яагаад чи маргааш дахиад сонгуул болно? Амьдрал дахиад үргэлжлэнэ. Бид поп хуулиас болоод 10 тэрбум долларыг алдаж байна. Бид поп хуулиас болоод улсын төсөв өөрөө малчтын өмнө өрөнд орж байна. Бид поп хуулиудаасаа болоод галзуу, солиотой, тэнэг, шизотой гадаадын гар хөлөнд өртөх хэмжээний квотоор жигсаалтаар хэнийг ч хамаагүй хүнийг их хуралд оруулж ирэх тийм золиос хүрч. Бид попуудаас болоод, попын хуулиудаас болоод нийгмээрээ талцж байна. Нийтээрээ муудалцж байна. Ийм учраас иргэд минь миний энэ одоо лайвыг мянгаар нь түмээр нь шеэрлээд өгөөч. Попын хуулийн тосын шүүсийн шахахын төлөө би өөрөөсөө чадах, бодох, мэдэх хэмжээгээрээ тэмцэн арилгахын төлөө бас явах болно.